үзэгчтэй Мастлиз зочны ярилцлагын болгоомоор. Мастлиз зочны ярилцлагын цаг үзэгч та бүхэн үзэгчтэй Мастлиз зочны ярилцлагын болгоомоор. Сайн бацхан үзэгчтэй Мастлиз зочны ярилцлагын цаг үзэгч та бүхэнд хүрч байна. За бид энэ удаагийнхаа дугаараараа зурагтнаас бага тог зарцуулдаг эко цахилгаан халаагуурыг эх орондоо үйлдвэрлэж байгаа Дэвчих хэлж компани менежер Батулгатай ярилцахаар уулзаад байна. За танд бас юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Юуны өмнө төлөв үзэгчтэй өдрийн мэндийг бас хүргэе. Дэвчих хэлж компанийн хувьд за зурагтнаас бага тог зарцуулдаг бол дэлж гэдэг ийм бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэсэн. Бүтээгдэхүүнийхэн талаар тайлбарлахгүй юу? Хэдэн оноос эхэлж бас энэ хүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн бэ? За манай бүтээгдэхүүний хувьд бол 2010 оноос хойш энэ бүтээгдэхүүнийг санаа гаргаад дуршаад хэрэгжүүлээд тэгээд өнгөрсөн энэ оны хавар буюу оюуны өмчийн газраас аштай загварын гэрчлэгийг авч энэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилгоор гаргаж байгаа. Уг бүтээгдэхүүн болохоор гэр тасалгааны агаарыг сэлгэх механизмаар ажиллах тийм халаагур байгаа. Халаагурын хувьд бол хоёр төрөлтэй. Усан халаагур нь болохоор цагт 0.5 кВт зарцуулж байна. Чулуун халаагур нь тэрнээс 3 дахин бага буюу 0.14 кВт зарцуулж байгаа. Энэ маань одоо юу гэж хэлээд байна вэ? Бидний одоо яриад байгаа зурагтнаас бага тог зарцуулж байна гэсэн. Энэ бол угаасаа энэ 7 жилийн хугацаанд бидний туршилтын хугацаанд батлагдаад налтагдаад гараад байсан. Тэгээ ингээ оюуны өмчийн газраас энэ бол үнэхээр зурагтнаас тог бага зарцуулж байна гэдэг аштай загварын гэрчлэг болгосон. Ийм бүтээгдэхүүн байгаамаа. Энэ захлагын халуурын маань хувьд бол халаах талбайны хувьд бол хоёулаа адилхан хэмжээ халаана. 25 м² хүртэх талбайг халаана гэсэн үг. Одоо үндсэндээ бол 25 м-ээс доош квадратыг бол ямар ч нөхцөлд халааж чадна гэсэн үг. Гадаргуун дээрээ хэдийн хийм хүртэл халдаг юм бэ? Захлагын халаагур маань өөрөө бол 85 градусд хална. Гадагшаа бол 40-оос 65 хэмээр одоо дулааныг гаргаж байгаа гэсэн үг. Доод дээд түвш нь одоо 65 градусаар гадагшаа дулааныг гаргаад эргээд 40 градустай буураад ирэнгүү те. Дахиад одоо төхөөрөмж боцоож халаад дахиж агаарыг одоо халаагур гаргах тийм процессор ажиллаж байгаа гэсэн үг. Нэг ёсоор хэлбэл автомат гэсэн үг үү те? Одоо манай бүтээгдэхүүний маань хувьд бол бусад бүтээгдэхүүнүүд одоо гадна талдаа тийм ээ дулааныг одоо хэмжих тохиргоо одоо 2 3 горимж шилжүүлэх тийм тохиромжтой байдаг л да. Манай бүтээгдэхүүний хувьд бол тийм асуудлыг бол угаасаа дотор процессор нь бүрэн автоматар шийдэж өгсөн. Цахилгаан халаагууруудын хувьд за ихэвчлэн иргэд нэмэлт халаагур гэдгээр нь авч гэртээ ч юм уу ахуйнд хэрэглээнд ч юм уу ингэж тавьдаг шүү дээ. Бол дэлж гэсэн энэ хүү цахилгаан халаагуурыг маань ер нь иргэд ямар зориултаа бас ашиглахад тохиромжтой вэ? За одоо бидэрлээ одоо хандаж захиалга өгж байгаа биднээс одоо давлгаа авж байгаа мэдээлэл авж байгаа хэрэгчдийн маань хувьд бол 100% одоо манай бүтээгдэхүүнийг одоо өвлийн удирдалдаа дулаан хангах зорилттой. Нэг үндсэндээ бол одоо яндан одоо 100-аас салах зорилтоор л манай бүтээгдэхүүн авч ажиллахыг эрмэлзэж байгаа. Бидэд бас хэрэглэгчтэй хүрэхтэй аль болохоор нэмэлт халуугаар биш үндсэн одоо халаагч гэдэг утгаар нь хүрэхээр одоо ингэ зорж ажиллаж байгаа. За иргэдийн хувьд энэ хүү бол дэлж бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нэгэн одоо хүндрэлтэй ч юм уу иймэрхүү зүйлүүд байгаа юу? Цахилгаан халаагууруудын хувьд аюулгүй байдал гэдэг зүйл маш чухал байдаг л та. Бол дэлж бүтээгдэхүүний хувьд ямар вэ? Тэгээ иргэдээс голцсон нэг халаагуур ингээ залгаж орхиж явснаас болж одоо галын аюулгүй байдал гарч одоо гэр орнооч одоо эрсдэлд оруулсан ийм тохиолдлууд гарсан учраас бид нэг 7 жилийн хугацаанд энийг одоо туршиж хугацаанд болоосоо нэг иргэдэд аль болохоор аюулгүй байдлыг хангаж өгөх дээрэс нь иргэдэд аль болохоор удаан хугацаар энийг хэрэглэх үүднээс бид нар бүх талаас нь судалгааг нь хийж өгч одоо энэ жил одоо энэ оюуны өмчийн гэрчлэгийг одоо эцсийн одоо энэ зах зээл дээр одоо бэлэн болсон бүтээгдэхүүн байна гэдэг үгнээс одоо гаргаж эхэлж байгаа. Цахилгаан халаагууруудын хувьд одоо төрөл бүр байдаг. За шалнаас халдаг ч юм уу те. Хамгийн сүүлд жишээлбэл одоо зурган халаалт ч юм уу иймэрхүү зүйлүүд байдаг л та. Тэднтэй бас одоо ялгарах онцлог давуу талыг нь бас та юу гэж хэлэх вэ? За гаднаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн бол дотоод төлөвлөж байгаа одоо энэ тэнүүдийг бодвол манай халаагур маань тэн гэдэг үүднээс нь одоо манай халаагур бол авч үзэж болохгүй. Энэ чинь бол яг үндсэндээ бол
одоо байрны айлууд байрууд панелын баруун штэ. Тэрний одоо яг ажиллах гормоор ажиллаж байгаа байхгүй юу? Хүүтэн агаар доороос орж ирнэ. Дээшээ халаан агаараа гарна. Халаан агаар дээр агаар төөрөөд хүүтэн агаар буцаа доош нь шахаж оруулаад үзв. Буцаж доош нь шахаж оруулаад хүүтэн агаар маань одоо халаан уурын маань доод хэсгээр ороод дээшээ халаан агаар болж агаарт халааж гарах ийм гормоор ажиллаж байгаа. Тэнний хувьд бол агаарыг түлхэж халаадаг учраас тухайн одоо өөрийнхөө хүрч чадах хүчин чадлаар л ажиллана гэсэн үг. Тэрнээс цаашид одоо аль нэг одоо тасалгааны булан хэсэгт ч юм уу аль нэг тасалгааны одоо хөрөх ёстой хэсэгт хурж халааж чадахгүй. Тийм одоо тэнний нэг дутагдлын л одоо би ярьж байна л да. Тэрний одоо тэнний дутагдал дээр л бид нэр одоо авч одоо энийг одоо 7 жилийн хугацаанд сайжруулах энэ үндсэн дээр бид нар бол агаарын одоо урсгалыг халаах нь одоо хамгийн зөв арга байна гэдгийг одоо бидний туршилтын хугацаараа батлаад ингээд бүтээгдэхүүнээ гаргаж ирж байгаа юм. Нийслэлчүүдийн хувьд өвлөө улиралд за утаа, агаарын бохирдол гэдэг ийм олон зүйлүүд тулгамддаг. Үүний бас зөв шийдлийг нь бас та юу гэж харддаг вэ? Болдилч одоо энэ хүү бүтээгдэхүүн маань агаарын бохирдлыг бууруулахад хэр одоо үүрэг нөлөө үзүүлнэ гэж таны хувьд үздэг вэ? За нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олон арга хэмжээнүүдийг одоо өнгөрсөн жилүүд авч хэрэгжүүлж явсаар ирлээ. Одоо тэрний нэг бодит жишээ нь одоо эхний эзэнд бид ч одоо утаанаас салъя гээл түүш үүдрүүлж эхэллээ тийм ээ. Шахмат түүш үүдрүүлээ. Тэр маань бүтлгүүтлээ. Дээрээс нь одоо дөл зуух одоо нэг төслийн зуух буюу одоо Туркээс орж исэн зуухыг бас хэрэгжүүлж үзлээ. Энийг тавьснаар одоо утаанаас Улаанбаатар маань өнгөрсөн хугацаанд бас салуу гэхэд бас яаж чадсангүй тийм ээ. Яг тодорхой хэмжээгээр утаа буурсан дөх агаар одоо утааны явал буурсан баг. Манай энэ халаагуурын хувьд бол ихэнхдээ одоо хэрэгчнэр бол нэгдүгээр эдийн засгийн хувьд бол хяналттай. Эдийн засгийн хувьд яагаад хяналттай вэ гэж одоо хэлж ийнэ гэхээр одоо худалдаанд байгаа одоо 2 сая 3 сая төгрөгийн үнэтэй одоо гэрт болон тасалгаанд тавих зорилготой тийм халаагуурууд байна л да. Тэр маань тэд нар маань одоо өндөр хүчин чадвараар ажилладаг. Одоо шинэ одоо цагт 2.5 кВт 3 кВт зарцуулж байна гэдэг бол эдийн засгийн хувьд бол айгүй хүндрэлтэй байгаа байхгүй. Сардаа 300 мянгаас 500 мянган төгрөгийн тогны одоо зарцуулалт гарлаа гэхэд тэнд бол одоо энгийн одоо хэрэглэгчнэрт бол одоо хүн тусч байгаа байхгүй. Бидний одоо салингийн хэмжээ ямар вэ тийм ээ. Тэр үүднээс нь хаваад хараад үзвэл бол манай хууль ерөөсөө сардаа халаагуур маань 10 мянгаас 30 мянган төгрөгийн хооронд зарцуулалт хийж байгаа байхгүй. Тэ. Чулуун халаагуур маань болохоор сардаа 7 мянгаас 10 мянган зарцуулж байгаа. Усан халаагуур нь сардаа 15-аас 20 мянган төгрөгийн одоо зарцуул байгаа учраас хэрвээ бид чинь нүүрс төлөхөөс сардаа нэг порт шиг нүүрс төлдөг шүү дээ. Тэгэхээр тэр чинь 120 мянган төгрөгийн нэг порт чинь үнэтэй гэдэг. Тэрийг бол одоо 3 дахин чулуун халаагуур маань бол 5 дахин 6 дахин бага одоо зарцуулалт хяналтыг л одоо хүнд хүргэж байна гэсэн үг. Болдилч бүтээгдэхүүнийг бас банкны лизингээр авах боломжтой гэжсэн л та энэ талаар мэдээлэл өгөх. Тэгээ одоо хэрэглэгчдийн зүгээс бидэрт одоо айгүй энэ лизингээр авах боломжийг одоо бидэрт хөсөлтийг тавьсан. Бид нар банкнууд хөсөлтөд гаргацсан байгаа. Тэгэхгүй одоо энэ 9 сарын дунд үеэр чим 10 сарын 1-ний үеэс одоо энэ лизингээр авах боломжийг одоо банкуд маань нээлттэй болгох хаа гэж бодож байгаа. Манай болдилч 26-31 оюуны өмчийн газар ашигтай загварын гэрчлэгээр батгаажсан Монголдо үйлдвэрлэсэн ийм бүтээгдэхүүн байгаа. Нэгдүгээр Монголдо үйлдвэрлэсэн Монгол бүтээгдэхүүнээ дэмжицгээ, хоёрдугаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Тэгээд ийм бага зардлаар 25 м2 халаана гэдэг бол айгүй ийм одоо Монгол улсад одоо халааж байгаа халуур дотроос хамгийн бага тог зарцуулж байгаа ийм халуур байгаа учраас иргэд маань одоо бидэнд одоо хандаж захиалга өгөөрэй гэж уриалж хэлмээр байна. За бидний ярилцах цаг дуусж байна. За та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. Мастелиз үзэгч та бүхэндээ зочны ярилцлагын цагаа хүргэлээ. За бид энэ удаагийнхаа дугаараараа зурагтнаас бага тог зарцуулдаг эко цахилгаан халаагуурыг үйлдвэрлэж байгаа дэвжих хэлж компанийн үйл ажиллагааг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Дараагийн дугаараар эргүүлцлээ. Баяртай үзэгчтэй. Үзэгчтэй Мастелиз зочны ярилцлагын цаг үзэгч та бүхэндээ зочны ярилцлагын